Залуус эрүүл мэнд төрийн бус байгууллага үзүүлж байна. Залуус эрүүл мэнд төв төрийн бус байгууллага нь 2003 онд бэлгийн цөнх эрчүүдэд бэлгийн эрүүл мэндийн мэдлэг олгох, хүний дархлал хомслын вирус болон бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх, нийгэмд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэхийн талаар эерэг ойлголтыг төлөвшүүлэх, тэгшэрхийг хангах зорилгоор байгуулагдаж, үйл ажиллагаагаа тасралтгүй 17 жил явуулж байна. Энэ хугацаанд бүсийн болон үндэсний хэмжээнд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болж чадсан төдийгүй үйл ажиллагааныхаа хүрээнд Монгол улсад эрсдэлт бүлгийн дунд онцлогдсон хүний дархлал хомслын вирусын халдварын 40%-ийг илрүүлж хяналтанд оруулах эмчилгээнд зуучлсан. Хүний дархлал хомслын вирусын өндөр эрсдэлт бүлэгт урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах, судалгааны суурь өгөгдлийг бүрдүүлэхэд түшиц байгууллага түншлэгч гүр болж чадсан. 2019 оны 8 дугаар сараас Азийн 8 оронд хэрэгжиж буй Азийн орнуудад эрсдэлт бүлгийн хүн амд үзүүлж буй хүний дархлал хомслын вирусын тусламж үйлчилгээний тогтвортой байдлыг хангах хөтөлбөр хүрээнд хүний дархлал хомслын вирусын өндөр эрсдэлт бүлэг хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ээлтэй хүртээмжтэй болгох, хүний дархлал хомслын вирусын халдвар илрүүлэх, шинэ халдварыг таслан зогсоох туршилтын төслүүдийг хэрэгжүүлж байна. SKPA төсөл нь Монгол улсад үндсэн 5 зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Тодорхойлбол, эрсдэлт бүлгийн хүн амын 90%-ийг үйлчилгээнд хамруулахын тулд хурц очих ажилтны үйлчилгээг өргөжүүлэх, стратегийн мэдээллийг сайжруулах, үйлчилгээний хүртээмжтэй байдлыг хангахад шаардлагатай дотоодын санхүүжилтийн тогтвортой байдлыг бий болгох, олон нийтийн дундах хариу арга хэмжээг бэхжүүлэх, хүний эрх, гендер, бэлгийн чиг баримжаа, хүйсийн илэрхийлэлтэй холбоотой үйлчилгээний ялгуурлан гадуурхалтыг устгах, нэгдсэн зохион байгуулалт, манлайлал, уялдааг хангах зорилт тавин ажиллаж байна. Нэгдсэн үндэсний байгууллагаас дэвшүүлсэн зорилтын нэгийн 90 зорилтыг биелүүлэхийн төлөө манай байгууллага хичээнгүйлэн ажиллаж байна.